Хэрвээ хар гайгийн товтлогоог зогсоож чадах цар ганц хүмүүс бол ахлах сургуулийн охид байвал яах вэ? Курама Юки шинэ сургуульдаа шилжиж исэн эхний өдөр бол ёстой бүтлгүүт нь Сент Хошикава сургууль дээр ирээд удалгүй Юки самсгүй сүүрэн рүү унчихна. Хувцас хатааж байтал гинэт аврах том хар гаргийн робот гарч ирээд Юки юу болоод байгааг ойлгож амжаагүй байхад нэг этгээд охин түүнийг сургуулийн дээрээс өшгөлөж унгаана. Тэр охин бол Арашимея Сера, Jeon Riders-ийн гишүүн. Jeon Riders нь тусгай нүдний шил ашиглан охидын Токимегийн хүчийг зэвсэг болон хувиргаж дэлхий рүү дайж буй хар гаргийн роботуудад тулалдаг. Харин Сент Хошикава сургууль бол энэ хүчийг ашиглаж чадах охидыг олохын тулд байгуулагдсан газар бөгөөд удалгүй Юкич бас сонгогдсон хүмүүсийн нэг байж магадгүйгээ ойлгоно. Ингээд тэрээр Сера болон багийнх нь өөрийн гишүүн Хошикава Яоитай нийлж замраагүй тулаан дэлбэрэлт солиотой даалгавруудыг гүйцэтгэж эхэлнэ. Охид байнга хэрэлдэж алдаа гаргаж хамгийн энэтэй нь бараг бүх үйл ажиллагаагаа сүрүүлэх шахаж байж л сүүлчийн мөчөд ямар нэг аргаар авардаг. Гэхдээ энэ хинээдэм инх замраагүй байдлын цаана тэд баг багаар бие биедээ итгэж яг хэрэгтэй мөчөд нэг баг болж чаддаг. Оригинал аниме Jeon Riders 10-10 Зинхэн 20,000-аад оны хэн үеийн эчи аниме учраас яг бодож байгаа шиг чинь яг тэр үеийн вайбтай байгаа. Өдөр бүр нэг аним.